сонгуульд эхэлсэн төв байгууллага гэдэг энэ байгууллага байна. Энэ байгууллагаас боловсролыг олгох, сонгогчдын боловсролыг олгох энэ хуулийг хэрэгжүүлэх ийм зарлалын сонгуулийн ерөнхий хууль байна. За англи сонгуулийг хэрхэн саналаа өгөхгүй гэдэг асуудлуудыг бас тодорхой хэмжээгээр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гэрээ байгуулад тодорхой хэмжээгээр нийтэд мэдээлсэн. За нөгөө талаараа нэгэнт одоо энэ сонгуулийн харилцаануудад өөрөө олон талтай харилцаа байдаг. Нэр дэвшигч, сонгогч, за өрсөлдөгч маш олон харилцааг үүсгэж байдаг. Маш олон төрлийн контакттай ийм процессын үйлчлэгээ явагдаж байдаг. За тэгэхээр энэ дээр ямар зүйлүүд байдаг вэ? Нэр дэвшигчд маань ч гэсэн өөрсдөө сонгогчдод боловсрол олгох бас энэ үйлчлэгээ явуулах юм нээлттэй байгаа. Нэрх нээлттэй байгаагаас өөрөөс амийн сонгуулийн хорог тодорхой хэмжээгээр сонгогчдын боловсролыг олгох дэвшлэх талаас нь бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сонголтуудыг зохион байгуулад явсан. За тэр 8 дугаар баг дээр гарчаад байгаа би түрүүн бас гашгууллагчийн асуултанд хариултаа хэлсэн. 841 саналын хуудас санал толгой төхөөрөмжийн дүнгээр нэг өндөр биелээр нь гарч ирсэн гэсэн. За энэ дээр гар ажиллаа явуулахад 843 саналын хуудас гарсан. За энэ дээр бол бид нар тодорхой хэмжээгээр бүрийн эрхийн хүрээнд сонгуулийн хууль түүний дараа гарсан сонгуулийн ерөнхий орны журам байгаа. Энэ журмын хүрээнд дахин тооллого явуул энэ зүйл залтын дагуу бид нар тооллого хийлгэсэн. За ингээд дүнгээр бол тодорхой хэмжээний тайлбаруудыг авсан. Бичлэгийг бол бид нар хөрвүүлсэн. Одноогөл камерын бичлэгийг нь баталгаажуулж аваад за энэ тухай ийм зөрчил гарсан тухай цагдаагийн байгууллагууд мэдээллийг өгсөн. Цааш нь бол шалгахын яаж шалгах ямар процессор явах нь бол цагдаагийн болон хуулийн байгууллагуудын эрх хэмжээний асуудал байгаа. За ямар ч гэсэн бид нар холбогдох мэдээллүүдээ цагдаагийн байгууллага, хангалтын байгууллага, за бусад холбогдох байгууллагууд хөрвүүлсэн сонгуулийн ерөнхий орны нийтийн байгууллагуудыг хөрвүүлчихэд ингээд ажиллаж байгаа. За ер нь бол тодорхой хэмжээнд тухайн манай аймгийн сонгуулийн орноос танигдсан ажлын хэсэг ажиллаад тодорхой хэмжээний одоо дүгнэлтийг бидэрт оруулж ирсэн. Нэгүгээр бол яагаад тэр хоёр хуудас илүү болсон бэ гэдэг дүгнэлтийг ирэхдээ өрсөн байдлаар ирүүлчихэд байгаа. Энэний тайлбарыг бол бид нар хуулийн хэмжээний байгууллага шалгалтад дуусны дараа та бүхэнд иргэд хүргэх болно. За сонгуулийн тухай бас нэг хэдэн үг хэлчихье. Яг үүндээ сонгуул бол саяын одоо үнэхээр сонгуул бол зарим газар үзсэн үнэхээр утгаа алдсан шүү гэдгийг бас Ахмад төлөөлөгч болж байгаагийн хувьд бас хэлмээр байна. Үнэхээр энэ царцааны асуудлаа энэ цаашдаа шийдэхгүй болох. Одоо улсын намуудын дарга нар бас өөрсдийн байр суурийг хийж байна лээ. Тэгвэл мэдээлэл гаргахад бид сонгуулийн энэ царцааны асуудалтайгаа яваад байх юм уу? Хоёрдугаар иргэдийн саналыг, ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг. Төр байх засаглах энэ эрхээ одоо хахуулж ингэж яваад байх юм уу? Энэ бол ард иргэдийн үнэхээр бухимдуулж байна. Саяын сонгуульд бол одоо мөнгөгүй нэр дэвшигч нар царцаа шумуулгүй нэр дэвшигч нар үнэхээр хохироод болсон. Энэний ард талд иргэдийн санал хохироод болчихж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж энд яригдээ шийдэхгүй асуудал. Ер нь цаашдаа сонгуулийн тухай хуулиндаа бас энэ асуудлыг эзэнс ирээдүйн болох олон сонгуулиуд иргэд ингэж мөнгөөр талцуулдаг. Нэр дэвшигчдийн мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгар. Саналаараа охирдог, итгэлээрээ охирдог ийм байдал юм давтагдаад байх шинжтэй байна шүү гэдгийг бас энэ хуулийн төдийлс хэлжээ. За ингээд сонгуулийн хорооны мэдээлэлтэй холбогдуулан асуулт хариулт явуулсан. Асуулт хариулт дууссан. Очраа гэлгүй. За
Сонгуулийн орооны дараагаас нэг 3 зүйл тодруулах яа. Сая нэмэлт санал хураалт явуулъя гэдэг 8 дугаар дээр тоо зарлалцсан гэж шиг. Тэгээ танилцуулахдаа 841 843 гэдэг хоёр зөрүүтэй тоо хэлсэн. Сонгогч санал өгсөн хуудсыг хоёр төрлийн байдлаар бүтэмжилж байна гэж ойлгож байгаа. Энэ хоёр хүний санал аль хайрцаг бүтэмжлэгдсэн бэ? Эхний асуулт. Хоёр тусдаа гэдэг нь ямар хэлээ? Хүчингүй санал гэж үзэж байгаа юу? Хүчинтэй санал гэж оруулаад хар хайрцагнаас гарч ирснээр нь бүтэмжилсэн үү? Хүчингүй гэж үзээд нөгөө хүчингүй саналтай хамт бүтэмжилсэн үү? Эсвэл огт бүтэмжлээгүй байгаа юу? Одоо 800 тоолгоор гарч ирсэн 843 саналыг тусгайд нь нэг бүтэмжилсэн байна. За тэгэхээр нөгөө хүчинтэй саналууд дээр энэ хоёр хүний саналыг бүтэмжилчээд одоо яагаад 841 гэж үзээд нэмэлт санал хураалт явуулахаар тогтоол гаргаад байгаа юм бэ? За сонгуулийн хуулийн 70-ын 7 дээр нэг юм зүйл байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэдэг. Төхөөрөмжөөс гарсан дүн нь болохоор 841 байгаа байхгүй биелэр гарч ирсэн. Тэд ойлгож байна. Тэгэхээр бид нар бол ямар нэгэн байдлаар төхөөрөмжөөс гарч ирсэн дүн өөрчлөх ямар нэгэн боломж байхгүй учраас тэр төхөөрөмжөөс гарсан дүн дээр хоёр одоо нэр дэвшигчийн санал тэнцчихэд байна. Тийм учраас нэмэлт санал хураалт явуулж хуулиар бол нэмэлт санал хураалт явагдсан нөхцөл хоёр санал тэнцсэн нөхцөл нэмэлт санал хураалт явуулна гэсэн юм хэлдэг. За хуулийн дагуу явуулж. Би 79-ийг барьж асуугаад байгаа юм. Та 79-ийг барьж саналын хуудсыг бүтэмжилчээд 77-гоороо нэмэлт санал хураалт байгаа чинь та хуульчид байгаа юм шүү. Тийм бол анхнаасаа 77-гоороо тэр хоёр саналыг хүчингүй санал оруулаад бүтэмжлэх ёстой юм шүү гэдэг л асуудал яриад байгаа юм. 77-гоороо хар машин уншсан бүх саналыг хүчинтэй гэж тооцно гэж байгаа шүү дээ. Тэгвэл 843 зөв. Тэгэнгүүт та болохоор надад 70-ын би болохоор 79-ийг тань сая тайлбарлалаа. Тэгвэл та надад болохоор 77-ыг тайлбарлаж байгаа боловч үйлдэл дээрээ тэр хоёр саналыг хүчинтэй буюу нөгөө 843-ыг багцд нь бүтэмжлээд байгаа чинь хууль зөрчил байгаа юм шүү л гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр хууль зөрчил болоод байгаа юм. Яг тэр 79 чинь болохоор ингэ байхгүй санал тоолох төхөөрөмж нь уншигдсан. Тэгэхээр бид нөгөө сая ажлын хэсгийг гаргаад үнэхээр уншигдсан юм уншигдаагүй юм аль нь хуудас нь уншигдсан аль нь уншигдаагүй юм бэ гэдгийг зургийн тайлбараар тусалт хийгээд үзсэн. Үүгээр бол санал тоолох төхөөрөмж уншигдсанаг нь зургийн тайлбараар бид гарч ирнэ. Гэтэл зургийн тайлбар уншаад үзэнгүүт 841 байгаа байхгүй. Нэг үгээр бол энэ дээр юу зүйлээр нөхөр санал тоолох төхөөрөмжөд уншигдсан нийт санал чинь энэ бол хүчтэй хуудас болчиход байгаа. Нэг үгээр бол 41. За яг энийхээ дагуу санал тоолох төхөөрөмжөд гарсан дүн нь өөрөө 841. Ийм учраас санал тэнцсэн гэж үзээд энэ санал тоололтыг явуулж байна. За. Уул нь хар төхөөрөмж нөгөө уншаагүй бол тэр хүчгүй санал гэж үзээ. Уншаагүй бол тэгээ цусан бүтэмжилдэг тийм. Тэр төхөөрөмж нь дотор татгадаад авдаг нь татгсан байгаа. Гэхдээ зургийн байлаар тухайд үзэхэд 41 байна. Зургийн байлаар уншаад 41 байгаад тэгээд ойлгомжгүй байдлаар ямар ч гэсэн хоёр санал уншаад орцсон тийм. Тийм учраас нэгэнт хуулиараа юу гэж зааж байгаа вэ гэхээр бидний хэлээд хүчинтэй саналын хуудсыг хэлээд байж байгаа таны хэлж байгаа 79-ийг бариад үзэнгүүт зургийн байлаар аваад үзэхээр 79 41-ээр 841-ээр уншигчаад байна. Тэгэхээр дүн нь өөрөө яаж гарч ирж байгаа гэдэг үзэнгүүт билдер орж ирсэн дүн 841-ээр яг барьж байгаа байхгүй. Тийм учраас энэ одоо нэмэлт санал хураалт явуулсан зүйтэй байна гэж үзэж байгаа. Нэг үгээр санал тэнцсэн дүн зүйл байна гэж үзэж байгаа. За тэгэхээр ямар ч хэсэн тэр нөгөө зөрүүтэй хоёр саналаа яагаад уншигдсныг та нар маань ойлгоогүй байх гэсэн үг зөв үү? Яг нь ерөнхийдөө бол ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой хэмжээний хуулийн байгууллага тэнд ажиллаж байгаа учраас өнөөдөр бол яг ерөнхийдөө бид нар яагаад уншигдсан бэ гэдгийг хад бол зүрхийг болоод авсан. Гэхдээ яг өнөөдөр эцсийн байдлаар шийдэгдэх учраас энэ өнөөдөр ямар нэгэн байдлаар албаны тайлбар өгөх юм нэг боломжгүй байна. Албаны тайлбар өгөх боломжгүй гэдэг одоо биднэрт албаны тайлбар та өгч ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Хуулийн байгууллага шалгаад эцэслэн шийдэггүй байгаа учраас бид нар яг өгөх боломжгүй байна. Хуулийн байгууллага ажиллах учраас аливаа нэгэн гомдол сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хуулийн байгууллага шалгана гэдэг ингээд явж байгаа. Тийм учраас бид нар гомдлоо өгсөн тэрнтэй дагуу хуулийн байгууллагын шалгаа явж байгаа. Гэтэл бид нар бол зүгээр сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг л аймгийн сонгуулийн шийдвэрийн хорооны шийдэд явах юм хуулийн зохицуулалттай.
Тэгэхээр альва нэгэн одоо жишээлбэл түрүүн одоо энэ яригдаад байгаа зарцаа гэдэг чинь эсвэл мөнгө тараасан гэдэг чинь энэ бүх зөрчлүүдийг сонгуулийн хороо шалгах юм шиг хэцүү үслэг байх болж байна. А энийг бол зөвхөн хаан шалгаж байгаа гэхээр хуулийн байгууллагын шалгаад нэг явах. Энэ тогтолцоотой хууль болж байна. За энэ хоёр саналыг л би асуугаад байгаа байхгүй. Яагаад гэхээр энэ хүмүүс чинь нөгөө хоёр хүн саналаа өгчээд байна шүү дээ. Тэгэнгүүт ямар ч ойлгомжгүй байдлаар тэр хоёр хүнээс санал одоо хүчингүй гэж үзээд гэхдээ бодит байдал дээр хүчинтэй санал дээр та нар оруулаад битүүмжлээд байдаг. Тэгсэн мөртлөө энэ хоёр саналыг хүчингүй шийдвэрээ гаргаад байгаа. Учраас яагаад вэ гэж асуухаар хуулийн байгууллага шалгаж байгаа учраас хариулахгүй гэж байгаа байна. Дотороос аль хоёр хуудсыг бид нар яг санал одоо санал төхөөрөмж уншаагүй хоёр саналын хуудас нь энийгээд ялгах ямар тэгвэл ямар боломж байна. Энэ хоёр саналыг одоо саналын хуудсыг санал төхөөрөмж уншаагүй өнөөдөр тэр саналын за ойлгохгүй байна. За хариултаа авчлаа. За бэлгүүн төлөөлөгчийн асуултанд хариулсан гэж үзэж байна тийм ээ. За санал асуултыг хаалаа. За юуны өмнө та бүхэндээ иргэдийнхээ олон түмнийхээ итгэлийг хүлээж төлөөлөгчдөө сонгож байгаа явдалд дахин баяр хүргье. Нийслэлийн одоо иргэдийн төлөөлөгчдөө болон 9 дахь удаагийн сонгуулийн явдал дууссан. За бид бүхэн энэ дорнод Амьтан аймгийн иргэдийн хуралдаа 35 төлөөлөгч байх ёстойгоос нэг тойрог дээр асуудалтай байгаа учраас бүрэн шийдэгдэг байгаас учраас 34 лот амьд судлаад байна. За та бүхэнд одоо иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон төлөөлөгчд маань дараагийн 4 жилд иргэдээ төлөөлж иргэдийнхээ дуу хоолой болж ингээд 4 жил хүрээ хэлжүүлэх цаг үе ирж байгаа. Та бүхэнд захиж хэлэхэд хоёрын сэтгцээр яг иргэдийнхээ санаж байгаа хүсэж байгаа иргэдийнхээ хшид нийцсэн ийм бодлого шийдвэрүүдийг оновчтой зөв шийдэж зөв тандж ажилласаа гэж хүсэж байна. Хоёр гэх юм бол бид энэ танхимдаа бүгд иргэдийн төлөөлөл болж байгаа учраас бас асуудалд ёс зүйтэй ингэж хандаж явахыг бас хүсэж байна. Ингээд та бүхэндээ ирээдүйн 4 жилд аймаг орон нутгаа хөгжүүлэх иргэдийн санал бодлыг тусгасан зөв онцтой шийдвэр гаргахын хүсэж байна амжилт хүсье. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаан нээлтсэнийг мэдгье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн хурлын докторыг
ажлын ялганы дарга инхээ уншдаг байна. За, тааван өнөөдрийн энэ үргийг шинээр сонгосон төлөөлөгчдөө бэлээд сайхан хүсэе. За, төлөөлөгчийн бүрэлдэхүүн бүлээн зөвшөөрсөн тухай за бүх таартай иргэдийнхээ ихлэг бүлээлж Энэ төрлийн түрүүн байлаа асуулт энэ дээр. Зүгээр юу гэж юм бэ? орны санаа гаргана. Юунд дээр орны санаа вэ? Тэгэхээр хийх асуудлаа бодлоо юм уу? Юу хордлооны дараалал юм уу? Тэ, бодлоо хийх асуудлаа дараалал бодлоо ядтаж бодлоо асуудлаа их бодол. Дараалал тогтоолчин батлагдаад явчихаар хийх асуудал батлаа буухад хийх асуудал чинь явчихаар байна шүү дээ. төлөөлөгчдийнхээ бүрнийхээ баталгаажуулсны дараад нь Бас нэг чинь хийх асуудлаа баталж төлөөлөгч бүрийн хөтлөх шүү дээ. За яг нийт иргэдийнхээ мэдээ сандыг авч төлөөлж болсон эрхэм төлөөлөгчдөө бүгдээр нь ажлаа явуулж тусья. Өнөөдрийн хүрээ. Төлөөлөгчийн бүрэлдэхүүн бүлээн зөвшөөрөх тухай. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжлэний удирдлага тухай хуулийн 48 дугаар зүйлийн 41-ийн 38 дугаар зүйлийн залт 25-ны сонгуулийн өндрөөний 14 дахь тогтоолыг тусгаж үндэслэн аймгийн эрхэм төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Аймгийн эрхэм төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хавсгалтанд дурдсан нэр дэвшигчдийг сонгогдсон тооцож бүрэлдэхүүн бүлээн зөвшөөрсөн байна. 2. Энэхүү тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. Андаргалагч